Архинд орсон нэгнийг шоолж буй инээ хэмээн алдарт яруу найрагч Даш Балбаргой нэгэнтээ шүлгэлжээ. Нээрэнч тэр хүн өмнө нь яаж амьдарч байсныг ирээдүйд яаж амьдрахыг бид мэдэхгүй. Ямар ч хүн өөрчлөгдөх боломжтойг өөрийнхөө амьдралаар гэрчлэн харуулсан Ганбатгой 13 жил архи хууж эцэст нь юу ч өгүүлсэн ч өнөөдөр гэр бүлтэй болж 5 сайхан хүүхдийн аав болон амьдарч байна. Ийхүү Христэд итгэж амьдрал нь өөрчлөгдсөн энэ залуу өөр шигээ алдаж архинд орсон нэгэндээ туслахаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гэрэлт ирээдүйд төвийг ажиллуулж байна. Би 16 жил архи хуусан. Тэгээд change хийдэг байсан юм уу? Тэгээд нөгөө хэдэн төгрөг олцсон. Тэгээд тэрүүгээрээ тэгэл тухайн үед тэгэл нөгөө зугаас ингээл янз бүрийн юм хөөж явсаар ягаал тэгэл нэг мэдчихэ. Бүр тэр амьдралын бүр адагтна. Дарихт хамгийн овооны хог гэж ядчих тий. Одоо бол тэр байхгүй байгаа. Одоо бол толгойд их наран хог асгаад байгаа. Улаанчлалтай хог гэж. Тэр үед бол дарихт хог асгадаг байсан юм. Хамгийн овооны хог гэж. Тэгээ тэр хогон дээр сүулдэ амьдэрсэн шүү дээ би. Тий. Тэгээ тэнд амьдарч байгаад тэндээс нөгөө хог ухаа зэсгүй юм янз бүрийн юм ухаж олол тэрийгэ тушаагаал тэрүүгээрээ тэгэл архи уна. Минийх байхгүй шүү. Тэгээ тийм амьдралаар амьдарч байгаа л. Тэгээд өшөө цаашаа 1 жил амьдарсан бол өгчих байсан баг. Тэгээ надад үлдсэн юм юу байсан гэхэлэр бурхнаас өгөгдсөн амьсгал үлдсэн. Бусад бүх юмоо би алдсан байсан л дээ. Өшөө нэг жоохон удсан бол тэр амьсгалжсан байхгүй болох байсан баг. Бурхан бүх зүйлийг бас харж исэн, надтай хамт байсан. Тэр учраас яг тэр хамгийн мохорт буцаагаад намайг эргүүлсэн л дээ. Тэгээд одоо бол үнэхээр миний махан би одоо хэд насалдیں۔ Тий. Надад хэдэн өдөр сар жилийн нас байгаа. Тэр бүхий зүйлүүдийг бурханд зориулна гэж бодож байгаа шүү дээ. Түүний эхнэр Ханна өөрийнхөө итгэлийн улмаас Ганбатыг сунгаж гэрлэж өдгөө 3 сайхан хүүхэд төрүүлж өсгөж байна. Ханна Ганбаттай гэрлэхээс өмнө Манна хэмээх христчин асрамжийн газраас 2 том хүүгээ өргөж авч байсан түүхтэй. Америкийн Калифорниос Монголыг зорин ирж монгол хүнтэй гэрлэж монгол хүүхдүүд өргөн авч монголчуудын төлөө бүхнээ зориулан яваа инээмэгтэй Монголд тэр дундаа монголын хөдөөд амьдарч байгаадаа үнэхээр жаргалтай байт юм байна. Одоо ингээд бүр яг Улаанбаатар хотод биш бүр хөдөө ирээд амьдарч байна шүү дээ тий. Ер нь хэр байна? Хөдөө бол одоо нэг бат хамаагүй гоё юм гэж бодоо. Одоо бат яг жоохон томат шорморны талаа жоохон тиймэрхүү юм тий. Монголын хөдөө бол үнэхээр сайхан. Энэ сайхан гэр бүлийн үйлчлэлээр дамжуулан өөр нэгэн сайхан гэр бүлүүдэж бас бий болж байна. Нэгэн цагт архинд орж ойр дотныхоо хүмүүсийг зовоож явсан ч гэрэлт ирээдүй төвд ирээд архинаас гарч өөрчлөгдсөн. Тэд өдгөө аав нөхрийн үргээ ухамсарлан сайхан амьдарч байна. За би ер нь өөрөө бол ер нь 10 хэдэн жил, 12 3 жил бас л нэг залуу насаа ерөөсөө хамаг юм архинтаа зориулсан. Хүн ерөөсөө л цэргээс ирээд багаагаар уудаг байснаа тэгээ сүулдэ тэгэл улам завширсаар байгаа нэг мэдгэдэл. Одоо би ер нь сандгийн сүүл үед 2006 7 оноос хойш би ер нь 365 хоногийн бүгдэнд нь л уудаг байсан юм. Ер нь зогсоосон хугацаа гэвэл нэг 2 3 хоног зогсоож нэг хувцс хонороо янзлах энэ дээр гээд их өглөөсний өвчин ээжтэйгээ байдаг байсан. Тэгж зогсоодог байсан. Тэгээд анх төв дээр ирээд янз бүрийн сургалт ер нь өмнө сонсож байгаагүй хүн чинь тархитлоход нэг амархан ордог юм лээ үг. Тэгээд ер нь энэ бурхны өнөө үг л намайг энэ архинаас ер нь гаргасан доо. Яг чи ингэж амьдрах ёстой гэсэн тийм юуг маань сэтгэлийн маань одоо тогтоосон гэж гэх юм одоо бурхны яг өнөө үг. Одоо тэгээд өөрчлөгдөд яаж амьдарч байна? Одоо яг хоо би одоо би 3 жил шахууллаа. Хүн маань нэг ой гарантаа болж байна. Өдөрт нэг овоож оцсоосон юм байхгүй ч гэсэн ер нь сайхан амьдарч байгаа. Анх угаасаа архинаас гарах гэж им ууж үзсэн, алкогол гэдэг юм ууж үзсэн. Ламбо одоо тийм бүх юмар явж үзсэн. Тэгээд яваад бол архит гараагүй.
нэг ганц 2 сар болоод 3 сар болоод за бүр дээтэл 1 жил болоод буцаад архиа уужсэн. Миний хувьд бол яг архиа өөрийгөө архичин гэдэг хүн бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой юм байлаа. Би бол өөрийгөө архичин биш нэг сардаа нэг уучдаг те жилдээ нэг уучдаг энэ төр хүмүүс яваад байдаг шүү дээ. Тэгээд нууцаар архи уудаг те тиймэрхүү байдлаар ингэж яваал өөрийгөө архичин биш гэж ер нь хүлээн зөвшөөрөхгүй явсаар байгаад сүүлдээ тэгээд багаагаар юм чи ингээд даамжраад яадаг юм л шүү дээ. Тэгээд би шууд өөрийгөө архичин гэж хүлээн зөвшөөрөөд шууд энэ төв дээр ирээл хамрагдаал. Тэгээд өөр нь архинаас гарсан да. Тэгээд ирээд ер нь эхлээд ингээд хичээл номонд суугаа те хүний амьдралд хэрэгтэй бүх юмыг энд бол одоо аагаас яа хүртэл гэдэг шиг өстой тодорхой зааж байгаа байхгүй бид нар төгс өгөлдөр бүх юмыг хийж чаддаг мэддэг гэсэн чинь үнэндээ бол юу ч мэдэхгүй одоо нэг өстой ялах чиглүүлэгч багш ярьдагтай сахалтаа мааманууд гэдэг шиг л байсан юм байлээ. Тэгээд тэрийгэ үнэндээ хүлээн зөвшөөрөөд ойлгоод тэгсэн хүн бол уг шийдвэрээ заагүй гэдэг хоёр шийдвэрийг яг гаргаж чадах юм бол төгс гарна яриас гэдэг. Юу бол энэ өөрхөн биеэр үзээд одоо ингээ сайхан амьдраад авгаа хүттайгаа ингээ сайхан аж жаргалтай амьдраад байж байна. Бүх насаараа арх ууж архинаас гарах гэж чадахгүй байгаа олон хүмүүс гэрэлт ирээдүй төвийн энд залуус шиг итгэл найдвар олж авч өөрчлөгдөх боломж байна. Ирээдүй гэж үнэхээр би итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ хэмээн ариун Библиэд хэлсэн байх юм а. Лайт ньюс мэдээлэлээ. Эцэн нэгэ чи байдаг юм а. Итгээ